Тэр өнөөдөр Минжиг Францаас ирснийг тэмдэглээд давхар Франц хамтдаа хамтлагаар шийдсэн байна. Би зүгээр өөрийнхөө хамгийн дуртайгаас эхэлчихье заяа. Энэ миний хамгийн дуртай. Petit collier. Жижигхэн сурагч гэх юм уу? Тэгээ яг Франц бүтээгдэхүүн. Тэрчээ тэгээд юу дотроо ийм сүүн гой кремтэй те. Дээр шоколадтай. Ийм байна дотроо. Тэгээ ийм байна. Арталтай юм бичээдээ. Тэгээ урталтай ийм гой шоколадтай хэсэгтэй. Юу авдаг? Бичээн дээр шоколад тэнгуүтэд шоколад бичээнийхээ голд нь юм гоё крем байгаа байхгүй. Амар гоё амттай гэх юм. S'more гэдэг дээ шүү дээ. Тэрэн шиг гэх юм уу? Голдоо юм гоё маршмеллоу кремтэй юм шиг. Амар гоё. 10-аас 8. Би ч гэсэн 10-аас 8. Окей. Дараачих нь Mikado. Энэ Францын одоо нөгөө юу гэсэн үг? Пуки. Юу лээ? Пеперо. Пеперо. Францын пеперо. Энэ Францд үйлдвэрлэсэн юм байна. Би тэгээд хар шоколадтайг нь авсан. Тэгээ адилхан ийм цэцтэй. Яг адилхан. Тийм ээ тий. Гоё. Пеперогоос ялгаагүй юм биш. Шоколад нь аюу гоё амтагддаг яг хар шоколад. Тийм ээ. Савхан жоохон илүү юм нарийнхан юм байна. Тэгээ жоохон зөөлөнд байна уу савхан? Тийм байна. Тийм амар нөө хатуу хазагдахгүй. 10-аас 1-7 юм уу да. Дараачих нь би одоо энэ юу гэж хэлхийг мэдэхгүй л дээ. Энэ тараг уу? Vache à boire. Vache à boire гэдэг энэ одоо тэг тараг юм уу? Тараг. Тэгээ за тараг юм байна. Тэгээд юм фрамбос гэдэг юм жимсний хамттай юм байна. Бөөрөлцгөө. Бөөрөлцгөний хамттай юм гоё тараг. За тэг хамсч үзье. Окей. Аим гоё юм байна. Амар гоё юм юу аа. Амар гоё өтгөн. Уухад ямар кайфтай юм гэхдээ. Тэр нэг текстчер нь аюу гоё юм байна. Ам дотор ороод ингээд хайлаад байгаа юм шиг нэг. Тий. Эсвэл крем чим шиг байгаа шүү дээ. Тэгсэн бүр тэр нэлон биш. Над жуугаа дуусгачих уу? Над ч мэл 10-аас 10. 10-аас 10 байна уу? Тий, амар гоё юм байна. Йогурт гэд яг аюу гоё амттай. Одоо бол энэ 10-аас бас нэг 9 мөс совцаа. Мадлен. Борт гэх юм уу? Боо гэх юм уу? Боо. Тэгээд би ийм шоколадтай, тэгээд самартай амттайг авсан. Аха. Тэгээд Францыг Мадленгүйгээр төсөөлөхгүй тий. Чи ерөөсөө идэж үзэж байгаагүй юу? Би мэдэхгүй л дээ. Юу юм гэдэг. Мадлен чи Францын алдартай боо шүү тий. Дотроо ийм ширхээр ингэ байдаг. Тийм, яг ширхэг болгоны ингээд пластик уутаар орооцсон юм байна. Энэ ээжийн дуртай. Манай ээж их дуртай. Ийм шоколадан ийм бүрмэлтэй. Тэгсэр нэ артлын ийм гоё зөөлөн. Ийм завшиг ийм борцог байна. Энэ айгу зөөлөн те. Шоколадын зузаан юм болов гэсэн зүгээр иймхэн юм байна. Тэгээ дээлийнх нь нэг борцогных нь хэсэг нь айгу зөөлөн. Бараг торчиг тэмдэг хэсэгтэй юм байна те. Кек шиг гоё кофетэй идүүл гоё юм байна. Кофе цаатай идүүл айгу гоё. Тэгээ кофе цай матай идүүл айгу гоё. Мадлен дээр 10-аас 6. Тэр өнөөдөр Шведийн одоо нөө хааны нэрэмжит номын сангийн артлынхын талбай дээр аюу гоё газар сууж байна. Гадаа гоё юм тий. За дараагийнх нь ийм байна. Энэ одоо Бон мамо амттай ээж гэж юм. Ямар ивгүй. За энэ чинь юу лээрэ нөө тахтлет гэж юм тий. Тахтлет гинэ. Одоо нөө шоколад карамель. За ингээд задлцлаа. Шууд амсаа. Тэгээ энэ одоо зүгээр таахтл үстэй тий. Энийг одоо хүмүүсийн мэддэг нөгөө барайныг мэднэ тий. Барайны шилийн. Тий. За ийм юм байх шүү. Таахт. Дотор 90 юм шиг тий. За зэ. 90. Санхаарай. Дотор 90-тэй. Тэр карамель нь нэлон биш амар гоё. Тийм ээ. Порц аягүй гоё таарсан тий. Аягүй гоё таарсан. Тэгээд жижиг томороо ч гэсэн бүрээ ингээд гарын ингээд багтахаар. Тий. Жимсний төрөл байгаа юм. Бага. Тийм. Гүзэлсэнтэй. Би тэгтээ нөгөө ийм шоколадтай дуртай болохоор би шоколаднаас би жимстэй бичэн дургуй шүү дээ. Би тийм гүзэлсэнтэйг нь авсмаар санагчлаа. Наадах чинь бол за нэг 10-аас 7 юм уу? Тий. За энэ оранжина гэдэг одоо баг Францын фанта гэсэн. Тий. Сапүл гэдэг нь юу вэ? Одоо нөгөө дотор ширхэгтэй. Гүр зүржийн ширхэгтэй юм уу? Тий. Тэгээ фантаг бодвол жоохон лимондо амттай. Бараг юм газтай лимонад дууж байгаа юм шиг. Тий. 10-аас 7 юм да. Тий. Окей. Село. Тий. Тэр хоёулынгийнх нь дуртай юм. Энэ гайхаж байгаа тий. Бясалгыг ингээд снэк хийж болд юм уу гэ. Энд чинь өөрөө снэк юм бяслаг байхгүй юу?
Тий. Хүүхдүүд ялангуяа энийг амар хийддэг. Тийм ээ тий. Тэгээд ийм дурагтай дотроо дөрвөн ширхэгтэй. Тий. Яг одоо энийг ингээ харангуут энэ ингээ зүгээр юм ширхэгтэй юм бяцлаг байгаа байхгүй юу? Нөгөө Монгол нөгөө ааруул гэдэг чинь арай чихэр ааруул. Тийм нэг бас яг ингээс хавлчих юм бол хүмүүс амар дуртай авах хаа тий. Гадаадын жуулч тэгээд дээрээс хүүхдүүд ер нь эцэгчүүдтэй гадаад байдаг монголчууд ч гэсэн хүүхдүүд яг ингээс хавлаад өгчих юм бол үнэхээр гоё. Задлаа. Тэгээ нэг хүснээрээ ингээ хаацч идэж болно. Эсвэл ингээ дээрээс нь арилгаж идэж болно ингээ. Ингээд. Яа гоё кайфтай. Банан шиг. Амар хүчтэй бяцлаг биш тий. Хүчтэй бэслэг шүү. Зүгээр л ногмаал ямар ч нэг амт оруулсан юм байхгүй. Зүг гоё снак. Оноо. Энэнд бол шууд 10-аас нэг 8. Би 10-аас шүү. Тэгээ энийг бол хизээч ингээл баг кармалцаа явж байгаа л тий. Ингэж кармалцаа явж байгаа л пак гэж гаргаж ирэл энийг иддэг ч юм уу тий. Амар их рекламад. Тэгээ сургууль мургуул дээр ч юм амар гоё. Тэгвэл латиах хэлж байгаа шүү. Лечих. Латиах гэнэ. Будатай сүү. Будатас нэг чип дээр өмнө идэх шиг дийслэх юм уу? Лээ. Оо энэ чи ямар шинх юм бэ? Амар харагдах нөө. Тийм байна. Будатай. Энэ ванильны амттай юм тий. Нөө шивэдийнхийг бодох юм бол бариан байхгүй маань. Тэр шууд ингээл ичнэ. Будаан гэхдээ ямар санаа юм зэжлүүртэй юм. Болоогүй ч юм. Хүүхдүүд айгуу дуртай. Тэгээ сургуулийн хоолны юм үн дээр бас өгдөг. 10-аас 6. 10-аас 7. Манай шивэдийнхийг бол гүйцэхгүй юм байна. Хатаасан хям. Одоо саяны энэ юутай хольж идвэл бүр тасанхай. Бяцлагтай юу? Бяцлагтай. Ер нь Францууд ийм хатаасан хям одоо апего шаркютрий гэх тээ. Тиймэрхүү зүйл маш их хийдэг. Тэгээ ийм байна. Дотроо нэг ийм. Олон хям байна. Тэгээ энэ янз янзын төрлийн амттай байгаа. Тэрний ороо одоо зүгээр амсан. Энийг бас хүнд бэлгүүл гоё. Ийшээ тийш аялж явж байхдаа байлгаж ямаар л юм байна тий. Гоё пикник мэгнэ хийхэд бол Францууд яалтаж үе юм хатаасан хям. Бяцлаг. Тэгээ жимс. Ус үзэм. Тэгээ вино. Энэ дүр байх тэгэл хоол болно. Тэгээ бас талхай мартаж болохгүй. Багет уу? Энэ тав байх тэгэл хоол. Сибун. Гоё юм. 10-аас 7 модлол юм да. Монгол ям шиг биш юм байна. Монгол ямыг гүйцэхгүй юм байна. Одоо 10-аас 8. За энэ пич гэдээ бас боорцог байна. Хүүхдүүд заяо. Айгуу иддэг. Хүүхдүүд одоо нэг сургуулаа тараад өдөр 4 мөрөг гэж тараад эцэг их нь оройн хоол болохоос өмнө юм идүүлчихдэг. Эсвэл өглөөний цай мандаж идэж болно заяо. Дээр үед нь шүү дээ тий. Одоо хүүхдүүдээ засалгааны дундуур өгдөг байсан юм снак нь болохоор юм талхтай. Тэгээ дотроо юм хатуу шоколадтай өгдөг байсан байхгүй юу? Монгол бас нэг ийм байдаг шин. Ийм зөө. Гэхдээ дотроо цагаан юм кремтэй. Хэлбэр гаргацсан. Байхгүй юу? Амар нодлоо юм болов гэсэн гайгүй маань. Тэгээ хүүхдүүд нэг зөв сүүм үтэй идчихдэг. Сүйтэй дүүлэр гоё юм тий. Сүүндээ дөрөв энийг идчихдэг. Өглөөний цай эсвэл оройн хоолноос өмнө хүүхдүүд өсөөд идэж шүү. Тийм байна. Тэгэхээр энийг идчихдэг. Зүгээр ийм крем борцог тэгээд дотроо ийм шоколадны кремтэй. Жохон шоколадны крем. За энэ бол надад 10-аас нэг 6 юм уу? Амар ийм хими амт хамтагдаад байна. Энэ бас нэг ийм бичэн л Галет, Сан-Мишель. ийм Франц яг бэлэг тэмдэг болсон ийм дахиатай. Дахианы юм ядаа тий. Мин тэгээд дээ штэ тий. Мон Сан-Мишель гэдэг нөгөө сүм байдэн штэ. Тий. Хүслийн сүм гэдэг манайхан. Тэрнээс гаралтай ийм одоо нөгөө нэг маслны бичээ гэсэн. Өөр нэг нутгийн. Тэгээ өөр нэг такс үү тий. Тэгээ маслаар хийсэн. Тэгээ ямар ч өөр амт байхгүй. Зөв маслан бичээ. За. Дотор ийм. Нөө шууд ингэ байж байгаа. Тэгээ ийм дотор ийм дөрөв шигтэй. Ямар их пластик ашиглав юм бэ? Яа. Манай шивэд бол ингэхгүй. Тийм шүү дээ. Нөгөө тарагч юм. Гоё юм. Энэ бол болж шүү. Ямар ч илүү дутуу амт байхгүй. Гоё масл амтагдж байна. Гоё sweet. Тэгээ чихэрлэг. Гэхдээ бүр тийм амар юм хурц биш. Тэгээ гоё crispy. Дээрээс нөгөө crispy. Аюу гоё бичээ байна. 10-аас 9. Ямар төрлийн шоколадтай холиогүй ч гэсэн яг гоё бичээн гэдэг юм яг гол утга учир нь яг энэ дээр баг шүү. Гоё масл амтагдаад байгаа байхгүй. Oasis. Одоо монголоор мөлт гэх юм уу? Энэ зүгээр сироп заяа. Зүгээр л усанд найруулсан сироп. сироп. Фестистэй адилхан байгаа зү. Гэтэ яг нөгөө мөлт жимстэй. Наа чи бүр арай л чихэрлэг. Тэгээ сироп аюу юм бодог модог амтагдаад гайгүй гоё. Энд бол би зүгээр шууд 10-аас 3. Би харин өөрийнхөө дуртайг харуулъя заяа. Энэ бол миний дуртай авах. Лимонад юм да тий. Энэ бол зүгээр яг цэвэр ингээ гоё лимонад заяа. Яг лимон амтагддаг.
чихэрлэг биш. Тэгээ уунгууд ингээ царай ингээ ярваадаг зөө. Тэнгүүд угаасаа ойлгуулсаа лимонад игээд муу байна гэдэг хэлж байгаа байхгүй. Чихэр нь айгу. Чихэр нь айгу баг тий. Яг гоё лимон амтагдаг. Энэ бол шууд 10-аас 10. 10-аас 10. Энэ угаас би дуртай. Би 10-аас 9. Энэ юу юм? Карамба. Карамба гэдэг юм байна. Би энэ чихэр дургүй. Энэ одоо ямар чихэр юм бэ? Юу? Бараг ирзэн гэсэн үг. Юу лээ? Янз янзын төрөлтэй. Тийм үү. За нэг ингээд ийм 3 төрлийг гаргаад ирлээ. Энэ ситронтэй, энэ колатай, энэ тэгээд нуга гэдэг. Нугатай. Би энэ дургүй. Энэ гэхдээ аргагүй яалтчгүй Франц. Ийм чихэр байна. Энэ зайлууртай чихэр юм шиг байна тий. Энэ маам юм биш үү зүгээр. Ямар хатуу юм. Энэ шүдний дайсан. Тэгээ энийг бүр дан карамельний төрөл байдаг бай. Тэр ямар алдар. Энэ ирээстэй. Ирээстэй гоё юм уу? Энэ айгу алдартай. За 10-аас 1 2 моёр юм байна. Муухай юм байна. Ухсан. Бүксөө. Ухсан. За. Пүчи ухсан. Жижигхэн бавгаа гэж байгаа. Тэгээд энэ зүгээр дотроо маршмеллоутай. Гаднаа шоколадаар бүрдсэн маршмеллоу баавгаа юм уу те? Тийм. Энэ пластик алга харж байна уу? Тийм байна. Энэ цаасан пластик. Цаасан энэ айгу зөв савлалтай юм байна. Цаасан савлалтай. Ингээ харагдаж байгаа. Гоё өнөрч байна. Одоо бүгдийг миний аврагч. Болтлоо. Ийм байна. За. Энэ маршмеллоу амд ороо шууд хайлж байна. Аим гоё юм байна. Нэлон биш байгаа шүү дээ. Нэлон биш байна. Шоколадтай айгу гоё амд гэж байна. Шоколад нь их айгу гоё амттай шоколад байна. 10-аас 7. Monster Munch. Апего энэ төр хийхэд бас айгу идэж болох боломжтой. Тэгээ би кетчупны юуг нь авсан. Амттайг нь. Яг тэгвэл заяа. Франц хүүхдүүд ер нь ингээд хоол мод идэхгүй ингээд залхуурна штэ. Тэнгүү зүгээр нөгөө нэг спагетны гоймон чанаад тэгээ дээрэс нь ингээд кетчуп. Тийм үү? Яалт. Тэрийг ойлж идэл оройн хоол болчихно. Эсвэл нөгөө оюутны хоол мод. Заарсан. Би тэгэж идэх амар дуртай. Тэгээ дээрэс нь нөгөө нэг юу? Gruyère гэдэг юм үсэн бяцлаг. Тэгэл тэрийг хийгээл. Бяцлаг хийвэл яах вэ? Окей. Ой. Зурган дээр шиг биш байна. Энэ одоо яатсан бэ царай. Хойм. Яг тийм кетчуптай паста идэж байгаа шиг. Тийм ээ. Наач юм бол за 10-аас 7 юм байна. За Лейси энэ гэхдээ харин Франц муу юм. Юу за Лейс өөрөө Франц биш шүү дээ. Гэхдээ Франц үйлдвэрлэдэг одоо ганцхан Франц дэлгүүрүүдээр зарах төрлийн юу ахгүй чипс ахгүй. Хүүх ямар балер үнэртэй. Амар муухай үнэртэй. Бяцлаг нэмэг муухай үнэртэй байна эсвэл. Амт нь гоё юм. Апегоны чипс. Гоё юм. 10-аас 8. Mon chéri. Миний хайр гэж байгаа. Тэгээ энэ айгүй алдартай шоколад. Дотроо юутай? Архитай. Архитай. Хоёлоо тэгээ ууж болох юм. Ээж чинь энэ айгүй дуртай. Тийм. Бас нэг юм черриний юутай. Амттай юу? Үгүй черри байгаа. Тийм үү? Тийм. Нэр мэрийн ч үзүртэй тийм Mon chéri. Тийм энийг бас хүнд бэлэг бол аюу гоё. Мартин аминаар дандаа мерси өгөхгүйгээр инээс өгчтэй. Заац. Нара. What? Тийм биш. Дотроо бүр хий. Бүтэн чирээ тий. Тэгээ арх нь бүр шившинг дээрээ байна. Тийм. Амар амтагч байна. Одоо чи ингэ бүгдийг нэг. Үгүй. Уугаад байгаа. Нэ нэг. Йоо наач бүр амар амттай хэрэгтэй биш тий. Миний бүр ингэ хамруу оргодог хамарлуу гараад ирсэн сэд шиг. Чи өөрөө амар шуналтай юм тий. Үгүй шүү дээ. Одоо ингэ харуул. Ингээ чирийн дотор байна. Наадах бүтнээр нэг амар гоё. Линд ч Франц шоколад биш шүү дээ. Тийм болохоор линд ч яг Франц шоколад гэж бэлэгдвэл нөө. Окей. Энийг бэлэгдвэл гоё. Тийм ээ. Côte d'Or. Энэ яг цэвэр Франц шоколад шүү дээ тий. За энд бол би амсч үзчихсэн. Энэ бол надад таалагдаагүй тэр амсч хахад. Чи ямарыг амсч ирсэн? Яг энэ нэг төстөг л амсч ирсэн. Яг энэ брэндийн. Одоо энэ чинь ингээд юм элефантныхан зураг нь харагдчихсан. Зааныхан зураг нь. За хоёлоо нэгийг л хуваачаад. Зүгээр ч юм уу? Баярлалаа. Чи андуураад байгаа юм шүү. Наац самартаа юу юутэй шүү дээ. Үзэмтэй. Нэмсэн байсан шүү. Альпен голдын нэг юм нэт шүү. Бүрэг Альпен голдын нэг самартаа үзэмтэй. Тэрнтэй төстөөд үү? Тэгтээ шоколад нь арай гоё. Шоколад нь илүү гоё юм байна. Кремлэг юм байна. 10-аас 8. Baby Bell. Энийг өндөр болгодог гэдэг юм л үнэ юм уу? Үнэн бах уу? Хөтгөн хатуу. Тэгээд бас нэг юм
Unboxing хийж байгаа процесс нь гэсэн амар гоё. Ингэж хуулаад. Энийг шивэд хөхтүүд аягүй иддэг заяа. Өндөр болох гээд. Юу? Тий. Энийг бол зүгээр юм улаантай хэсгээр нь зүгээр кармалцаа явж байгаа юм дээ. Тэгээ наадах дүү ингэ даан ингэ талхтай идэхээр амар гоё. Арвас 8. Lion. Би энийг Франц гэж мэдээгүй. Lion гэдэг. Энэ Франц юм уу? Тэ. Францын сникерс гэсэн үг. Тэгээ би энийг бол зөндөө харж байсан. Амсч үзчихсэн. Cerealтай ийм chocolate bar. Тэ. Тийм карамелтай. Тийм бартай. Ер нь бол баас шиг л харагдсан байсан. Дотроо 90-тэй. Тийм бүрги жижигхэн бичээнүүдтэй. Тэгээ энэ амар нь ялгуун би дуу. Тийм ээ. За 10-аас нэг 6 л юм уу да. Эрдэн чихэр, баахан төрлийн эрдэн чихэр. Тийм ээ. Би эрдэн чихэр дуртай. Экстрагатай. Bubble gum. Наач Францх юм уу? Аха, энэ хамгийн алдартай. Оо тийм үү? Оо. Юу амтгтэй. Бох. Энэ бас Франц айгу амттай. Эсгэлэн хараа. Амар эсгэлэн юм байна. Гэтэ энэний улаанд нь дуртай. Би энд нь дуртай. Энэ айгу зөөлөн гоё. За тийм ээ. Тэгээ үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ хэдүүлээ удахгүй 10,000 төгрөн. Тэгээд subscribe дараагүй хүн байх юм бол subscribe дараарай. Доор гоё комент бичээрэй те. Хэрвээ subscribe дарах юм бол тэр хонхын дарчих юм бол битээ бичлэг 50 болгонд утсан чинь notification очин. Тийм болохоор subscribe хийгээд хонхоо бас дараарай. Тэгээд 10,000 хүрчээд гоё бичлэг юм те. Тий. Тэгээ бас гоё сюрприз байна. Тэгээ сюрприз байна. Бичлэг таалагдсан байх гэж найж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye bye. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой сайхан өнгөрүүлээрэй.